Дархуул аймгийн засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдод зэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой зэрэг спортын дүл зохисбор тэмцээн өндөрлөж шилдэгүүдээ шалгарууллаа. Зэрэг эрэг эх орны төлөө байна гэдэг зөвхөн одоо хүнд цаг дайны үед тулдах нэр биш. Эхийн цагт эх орноо гэр бүлээ ээж аваагаа гэр бүлдээ авч явах юм хамгийн том хүндтэй хариуцлагатай үүрэг байдаг. Тийм учраас дэсвэр хатуужилтаа зорилготой өөрийнхөө тавьсан зорилгын төлөө бүх хүчээ тавьж дайчилж ажиллахыг одоо эрхэм зорилгоо болгох зорилготой энэхүү тэмцээн маань энэ жил одоо сайхан зохион байгуулагдлаа гэж одоо дүгнж байна. Тэгээд шагналт байр эзэлсэн 3 баг тамирчтай чин сэтгэлээсээ баярлалаа. 2 өдрийн турш сурагчид тэсвэр хатуужилт хурцвчээс өрсөлдөж нийт дүнгээр тэргуун байранд оюуны ирээдүйн сургуулийн баг, дэд байранд 16 дугаар сургуулийн баг, 3 дугаар байранд Орхон сумын 8 дугаар сургуулийн багууд тус тус шалгарлаа. Тэгэд тэмцээний үед болохоор яг жоохон салхитай үед очлаа. Гэхдээ энэ угаасаа цэрэг спорт ямар ч нөхцөл эрэгтэй хүүхд, эмэгтэй хүүхд хамаагүй бүгд эх орноо хамгаалах үүрэгтэй байдаг. Энэ жил өсөлтөж багууд маань илүү ийм туршлагачж оржсэн байна. Тэгээ ер нь нэгдүгээр эрийг нь бүгд л авах байлаа. Бүгдэндээ баяр хүргэе. 2 дугаар орнд орсондоо маш баяртай байна. Бид нар 1 сарын хугацаанд тасралтгүй бэлдсэн. Манайх өмнө жил аврагуулсан, тэрний өмнө жил мөнгө авсан, энэ жил дахиад мөнгө авч ин даа. Маань тасгийнхаа амар мундаг байсан шүү. Тэгээ бүгд нь хайртай шүү гэж хэлье. Манай бэлтгэл гэн гайгүй. Манай тасаг 13 хүнээс бүрдсэн. Манайх 3 дугаар сэтгэл маш өндөр байна. Өмнөх 2 жилдээ манай тасаг оролцож туршлага хөрөмтлүүлж 3 дахь жилдээ оролцоод хүрэл медалийн эзэд боллоо. Бусад тасгийн гишүүд багуудад амжилт дараагийнх нь тэмцээнд амжилт хүсье. Аймгийн засаг дарга аз жаргал шагналт байрын шалгарсан сурагчдад золзгон голгын цэцлэнд 3 хоног амрах эрх өргөө кинотеатрт баг хамт олноороо кино үзэх эрхээр шагнан урамшууллаа. Тэргүүлсэн багуудаас шалгарсан сурагчид улсын аврах шалгаруулах төл тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох юм а. Тэмцээнд 14 төрөлд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 13 сургуулийн 140 сурагчид оролцлоо.